байна уу? Шинжлэх ухааны таны мэдхийн Одмон дөр суугт автоморил Цэнгэл Баяр миний бэлтгэн хүргэдэг дэлхийн шилдэг 50 өгүүлэг нэвтрүүлгийн шинэ дугаар эхлэхэд бэлэн боллоо. За өнөөдрийн нэвтрүүлгийг хүрэхэд дэмжиж ажиллаж байгаа амьдралын хэв маяг бүрт Токи тохирон нүрээтэй Токи аппликейшн, за мөн эрүүл зүрхний үндэс Видан брэнд дэмжиж ажиллаж байна. За нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн Одмон дөр сууг, NTV телевиз, Одмон дөр радио 83.307 дэлгөөнөөр хүрдэг. За энэ удаагийн нэвтрүүлгээр бүгдээр хамтдаа Милан Кундерагийн энэ зохиолчийн хөгшин цогцос залуудаа зай тавь гэсэн маш гоё өгүүлэлгийг хамтдаа сонсноо. Тэгэхээр гоо үзэсгэлэн бол шарах гээд тэгш заяагийн орчуулгаар та бүхэнд хүрнэ. За тэгэхээр өнөөдрийн зохиолоос сонсогчид маань бидний бүр яагаад ч зогтож болдгүй амьдралын нэг жамын тухай хамтдаа сонсно. Тэгээд бичлэлтийн хувьд, дөрүүдийн хувьд маш гоё сийлж уран бичдэг энэ бичлэлтийг заавал алдалгүй сонсоорой. Зохиолч Милан Кундера, хөгшин цогцос залуудаа зай тавь. Олон жил амьдарч ижил дасал болсон Чехийн Бодхон хотынхоо гудамжаар идэрмэг нэгэн эр гэртээ харж явна. Тэрээр сэтгэл хөдлөхөд байх юмгүй амьдрал, хов жив дамтаршсан хөршүүд, ажилдаа очмогц бүчин авдаг улиг болсон аарсаар хэрүүл маргаанд нухлуулан бүхээсэн мэт газар ширтэн сажилж яваад дэрэгдүрэн зүрх эмэгтэйг анзааралгүй өнгөрөхөөр шаглаа. Гэвч эмэгтэй түүнийг холоос таниад дөхөж ирэхийн хэрд өөдөөс нь сулгын нэмсгэлсэн юм. Яг тэр мөчид эмэгтэй дэрэгдүр хариугүй зурж өнгөрдгийн даваан дээр өнөө хэрийн толгойд хонх цохих шиг болж үлбгэр төрхөө агшин зур гээхэн тэрэ. Эн чи чамайг таньсангүй шүү гэж уучлалт ирсэн нь үнэндээ 15 жилийн дараа уулзахдаа хин хөгшөрснийг илтгэх, угтаа бол үг дуугүй өнгөрүүл зохилтой эмзэг сэдвийг бодлогогүй хүндсэн хэрэг боллоо. Би тэгтлээ их өөрчлөгдөж гэж эмэгтэйг асуухад гүү өөрчлөгдөөгүй байна гэж хариулсан нь улаан цайм худлаа хэлсэн хэрэгч бас биш байлаа. Учир нь олон жилийн тэртээгээс цухалзах сулхын нэмсэглэл нь эмэгтэй царайд өнөөхөл янзаараа байснаас ийн хариулахад хүрсэн юм. Эдэрмэг ир ойд урсамжт нь тодрон сэргэх залуугийн төрхийн хүчээр баллан байж өмнөө зогсох эмэгтэйг харц тогтоон ажвал аргагүй хөгшөрсөн элт байв. Үгийн далимд хаашаа ямар хэрэгээр явж байгааг нь сонирхсон эмэгтэй өнөө орой Прагаараа буцах галт хэрэг хүлээх дэмээс илгүүцгээс өөр онцгийн ажилгүй гэж хэллээ. Ойр хавийн кафе цөм хүн ихтэй ая тухгүй гэдэгт хоёулаа санал нэгдсэний дээр ингэж гинэт уулзсандаа баярлаж байгаагаа илрэл болгоод эрэгтэй нь эмэгтэйгээ эндээс холгүйхан байх, өөрийнхөө дураар кофе цай уугаад хөөрөлдөж болох амар тайван цэвэр цэмцгэр гой нэрийн суудтаа урьсан юм. Эхнээсээ үйлс нь хазаасан бүтэлгүй өдөр таарлаа. Эмэгтэй 25 жилийн өмнө хадамд гарсан даруйда энэ буйд хотод нөхөртөөгөө хэсэг амьдарч байгаад удалгүй хоёулаа Прагаараа нүүсэн бөгөөд аваал нөхөр нь 10 жилийн өмнө тэндээ өөд болсон аж. Өөд болохдоо өөрийн Прагад бус орон нутгийн ил буйдхан хотод оршуулахыг хүссэн жигтэй гэрээс үлдээсэн гин. Тохоо үед эмэгтэй талигч нөхрийнхөө оршуулгын газрын түрээсийг 10 жилээр нурдчлаа төлчихсөн бөгөөд хэд хоногийн өмнө харин түрээсийн хугацааг сунгахаа таг мартаж орхисноо гинэт сансан. Тэгээд тэр даруй эмэгтэй оршуулгын газрын захиргаанд хүсэлт илгээхээр завдсан ч бичгээр харилцах нь байдлыг улам сунжруулахаас хэтрэхгүйг ойлгоод өөрийн биеэр яарвчлан ирсэн нь энэ байлаа. Эмэгтэй нөхрийнхөө булшинд хүрэх замыг 13 шигэ мэддэг боловч өнөөдөр харин оршуулгын газар анх удаага ирж байгаа юм шиг л бодилж төөрсөн. Тэгж яваад нөхрийнх нь нэрийг алтадмал үсгээр шарж бичсэн саарал хайрган чулуун хөшөөний орыг тэсөөр танихгүй хүний нэр сийлсэн хар өнгийн гантик чулуутай булш эзэлснийг ойлгов. Эмэгтэй хоёр талынх нь булшны хөшөөгөөр таньсан хэрэг. Уурссан эмэгтэй шуудхан л оршуулгын газрын захиргаанд хүрвэл цаадуулан түүнд түрээсийн хугацаа дууссан тохиолдолд булшны газрыг чөлөөлөх учиртай гэжээ.
Түрээсийн хугацааг сонгох тухай өөрт нь юр сануулаагүй гэж эмэгтэй өчнөн гомдолсон ч ойшоож халгаасангүйгээр үл барам оршуулгын газар оногдсон хэмжээтэй тул хөгшин цогцос залуудаа зай тавьж өгөх ёстой гэжээ. Эмэгтэй бачимдсандаа оршуулгын газрын ажилтнуудыг хүнлэг сэтгэл хүн ёсны хүндлэл гэчийг мэддэггүй хэрцгий амтад гэж хатуухан хэлээд авсан ч нэмэр болсонгүй. Хөөхий эмэгтэй эр нөхрийнхөө жам ёсны үхлийг зайлуулж чадаагүй шгэ хоёр дахь ирсэн зовлонгч бас холдуулж дийлсэнгүй. Ийхүү өгсөн хүний хуваарч энэ хорвоод орших орон зай талигаачт нь олдоогүй аж. Хот руу явах замд эмэгтэй уур бухимдал ажуухан сарнихын хэрээр ой гуниг орын залган авлаа. Эцгийнх нь булш алга болсон учрыг хүүдээ юу гэж тайлбарлах. Өөрийнхөө хайхрамжгүй занг яаж зөвтгөхөө мэдэхгүй дэ уймарч явсан тэрээр эцэст нь ямар ч тэнхээгүй болтлоо ядарч сүлдснаа мэдэрсэн юм. Оройн галт тэрэг хөдлөх хүртэл сунайсан урт өдрийг яаж барах вүлээ? Энд тэнд таних хүн хар үгүй дээр 10 жилийн өмнө сэтгэл дотн насан энэ хот он цагийн уртад өөрчлөгдөн хувираад эдүгэж ихтэйхэн харь хөндий болсон тул үүгээр түүгээр зугаалах бодол ёор төрсөнгүй. Тиймдээч ой тооноос нь арилхаа шахсан хуучин танилтайгаа санаандгүй таарад урилгын дуртай хүлээн авчээ. Эмэгтэй танилынхаа угаалгын өрөөнд гараа угаагаад төршлөгтэй зөөлөн сандал тухлан өрөөг сониучрахах зураа галзуухны хэсгийг тусгаарлах зориулалттай унжгар халхавчны цаана ус порпор буцалхыг сонсож суув. Эдэрмэг эр 35 хүрсэн өдрөө зулайн үс нь мэдэгдэхүйц шингэрснийг анзаарсан юм. Толгойн оройн арайч халзарчгаагүй боловч шингэрсэн үснийхэн цаанаас гялан хуух цохолцохыг үзвэл ийм цаг хаяанд ирсэн бололтой юм. Үс шингэрнэ гэдэг үхэл амьдралыг дэнслэх амин чухал асуудал биш боловч үл галзсан болохын цагт өдийг хүртэл харж дадсан залуу сайхан төрхөө үүр талдна гэсэн үг. Оройгоос шингэрсэн үс нь өөрийгөө толдон зогсоо идэрмэг эрд үхэл рүүгээ баг багаар дөтөлж байгааг нь сануулахын сацуу. Амьдралаас чухам юу мэдэрч, юу хүрцнээ эргцүүлэх сэтэл өгсөн юм. Амьдралаас ямар өчүүхэн багыг хүртэж, мэдэрснээ ухаар гагшинд ичгүртэй гихтэж багдмар санагдав. ертөнц дээр үсээ халзартал удаан амьдарчгаад ийм шалихгүй гүзэж туулна гэдэг яасан харамсалтай вэ? Үзэж туулснаар маруухан гэдэг нь чухам юу гэсэн үг вэ? Аялал, ажил, олон нийтийн арга хэмжээ, спорт, эмс хүүхний тал дээр маруухан туршлагатай гэсэн үг юм болов уу? Яг тийм. Ялангуяа эмс хүүхний тал дээр амьдралын бусад талбарт үйлс муутай байсан бол уур нь ингэтлээ хүрэхгүй байсан. Угаасаа тэр өсөж дэвжигч ирээдүгөө уйтгартай ажил, эд мөнгөний гачигдлаас олж хойшлуулсан аялал, оролцож чадаагүй элдв арга хэмжээ, ойр залуухан 20 наснда өвдгөө гэмтээснээс болж орхисон дуртай спортоо бодож урам хугарсан удаа байхгүй юм. Учир нь түүний хувьд эмс хүүхнүүдийн ертөнц гэдэг эрх чөлөөт амьдралынх нь амин чухал талбар байлаа. Тиймдээч энэ тал дээр азгүй байснаа зөвтгөх шалтгаан олж чадсангүй. Илүү овсгоо самбаатай байсансан бол амьдралынхын чанарыг илтгэх цор ганц зүй ёсны хэмжүүр нь эмс хүүхнүүд байж болох байжээ. Даанч тэрэнд тийм аз таараагүй юм. Эмс хүүхнүүдийн тал дээр яаж ч хичээгээд бүтлгүүтчихнэ. Уг нь давгүй царайлаг залуу боловч ичимхий зандаа хүлээтэй явсаар 25 хүрч байж саяны хүүхэнд сэтгэл алдраад сайх хүнтэйгээ айл гэр болж 7 жил амьдарсны эцэст эр хүн нэг эмэгтэйгээс янаг амаргийн эцэс төгсгөлгүй таашаалыг амтлах боломжгүй гэж үнэмшиж эхлээд байтал удалгүй салж сарнахтаа тулсан юм. Тийхүү цор ганц эмэгтэйг насаараа хүсэх тухай дэврүүн төөрөгдөл нь хийсэн одож төмийн шитийн хүүхнүүдийг таашаах, тэдний араас зүрх алдалгүй хөөцөлдөх сониуч хүсэл тээх болсон ч бэлбэнчин тааруугаас бодсноо биелүүлж чадаагүй юм. Тэгээд бас хүү салсан эхнэртэй хүүхдийн тэтгэмж төлөх хэрэгтэй болсон.
Тэгээд ховживэр дүүрэн жижиг хотын давчуу орчин хэрэгт дуртай хөршүүд нь тэрэнд олон хүүхэнтэй амраглах боломж олгоогүй юм. Өдөр хоног нэг л мэдхэд нисэх мэт цаглан одож эдэрмгээр угаалгын өрөөнийхөө толны өмнө баруун гартаа бас нэг дугуй тол барьчаад оройгоосоо халзарч яваа үсээ харан алмаарч зогсоно энэ юм. Энэ явдал түүнд үсээ халзартал амьдраад олигтой юунд ч хүрээгүй гашуун үннийг пал хийтэл илчилж орхисон юм. Хэн нэгэн өөрөөр нь хоржоонтойо тохуурхсан юм шиг санагдахад амиа хорлох тухайч бодож амжив. Эдэрмэгээр ямар хөгийн бодолт хийж байгаагаа сайтар ухаж байсны дээр амиа хорлохдоо үлдээх зурвсаач элэглэн шоолж суулаа. Тэгэвч утгагүй хоосон гэмээр энэ бодол нь түүнийг бүрэн эзэмдэж дотроос нь химэлхийг яана. Зөөрлүүлэх юм бол холын зайд гүйжва тамирчин хийсэн алдаанаасаа болоод хоцорж байгаагаа мэдсээр байж уралдааны дундаас ичгүүртэйгээр бууж өгөх урагшгүй хүсэл тээж яваатай л ижил юм да. Өөрөөр хэлбэл тэр ялагдалтайгаа хэдийнэ эвлэрээд үргэлжлүүлжгүй хүсэлгүй болсон хэрэг юм. Эдэрмэгээр Бодингийн өмнөх намхан ширээн дээр нэг аяга, зочныхоо сууж байгаа туршлагатай сандлын урд бас нэг аяга кофе тавих зураа. Урд нэгэн цагт гал халуунаар дурлсан ч аймхаа хулчгараасаа болоод алдаж явуулсан эмэгтэйгээ ийм гутранг бодол үүрлсэн үед юу ч буцаахын эцгүй болсон нөхцөлд ахин таарсан эцтэй тохиолдлыг гайхшрахгүй ээж чадсангүй. Эмэгтэй гэрийн эзний нүдэнд ямархуу харагдаж байгаагаа төсөөлөөгүй ч олон жилийн тэртээ хамт өнгөрүүлсэн шөнөө эдэрмэгээр тэгэхэд ямар янзтай байсныг тэр дөнгөж хойртой байсан эв хавгүй хувцсалдаг ичимхий гжигтэйхэн хүүхдэрхүү зан хайр татан байж үлээ. Тэгээд өөрөө бас ямархуу байснаа. Эмэгтэй 35-тай гоо ирчүүдийн үрд тэмүүлэх мөртлөө нүүр буруулан зогтдог амьдралыг сэтгэл гижигдэм зугаа төдий тооцдог нөхрөө хуурдаг муухай зуршилтай болох үедээ хэмээн болгоомжилдог бүсгүй байсан. Энэ бүхнээ тодхон санаж байв. Хүмүүс өөрсдөө ёс суртахууны хориг тогтоодог бол хүүхэн өөрийгөө гоо сайхныг хүсэмжлэх эрх чөлөөгөөр шагнасан юм. Тиймдээч үзэмжгүй муухайг үл дэвчдэг байлаа. Гэтэл энэ олон жилийн дараа энэ мөчид урдийн учралт ирдээ гоо сайхан гэхээр юучгүй гундуу хөгшин харагдаж байгаагаа ухаармагц нүүр царайгаа төсөөллийн ч хамаагүй дэвүүрээр төрөгхөн халахалжхмаар болж тухгүй байдлаа нуух гэхдээ тэрнийг түмэн асуултаар булж гарваа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар эрүүл зүрхний үндэс дөрвөн үлзий компани Vitam брэнд дэмж ажиллаж байна. Үндэсний үйлдвэрлэгч компани бөгөөд хүрэн манжин дээр суурилсан эрүүл мэндэд ашигтай бүтээгдэхүүн үйлдвэрлэгч ийм компани маа. Таны худалдаж авсан бүтээгдэхүүн болгоны 30 төгрөг хүрэн зүрх төсөлд бас хандивлагдана. Улаанбаатар марафоны үеэр буюу 5 сарын 23-нд ханжуу аяа эхэлнэ. Та нар маань идэвхтэй оролцоорой. За үйлдвэрийн байршил 5 шар саруул зах 5 дугаар лангуу бас хүннүү мол 22 дээр үйлдвэрийн салбар байгаа. Хүргэлтээр авах бол үйлдвэрийн үнээр нь хүргүүлээд авах бүрэн боломжтой. Дэлгэрэнгүй мэдээллийг 75 25 25 94 7 8 дугаараас аваарай. Нэвтрүүлгийг дэмжиж ажилласанд баярлалаа. Энэ хотод хизээнээс амьдрах болсныг ямар ажил эрхэлдгийг асууж мэдснийхээ дараа ганц биеэрийн тохилог сууцыг магтаж цонхоор харагдах хотын өнгө үзэмжийг багтан жаазалж өлгсөн хэд хэдэн импрессионист бүтээлийн зураачийг алдалгүй нэрлэж тэгснээ ууж дуусаагүй аяг кофего барьсаар явган ширээний араас босож ойролцоо байх жижигвтер бичгийн ширээ рүү хүрээд дээр нь тавиатай жаазтай зураг руу өнгөж зураг дээрх настай эмэгтэй ээж нь мөн эсхийг асуулаа. Мөн ажээ. Гэрийн эзэн хотод ямар хэрэгээр ирснийг нь асуусан эмэгтэй. 6 дугаар давхар зогсгон тэрэнд хотоос төдийгүй хорвоогийн амьдралаас тасарч дээшилсэн юм шиг тааламжтай санагдана. Эмэгтэй оршуулгын газрын талаар яозгүйхэн ам нээж улмаар олон жилийн өмнө энд нөхөртөөгөө амьдарч тэгээд нөхөр нь өөд болоход энд оршуулснаа. Гэхдээ оршуулгын газрын түрээс дууссан талаар чимээгүй өнгөрөв.
Жил бүр залбирлын өдрөөр хүүгээ дагуулад ирсээр 10 он улирсныг хүртэл хуучилж амжлаа. Жил бүр гинэ. Ахиад л хэн нэгэн өөрөөр нь хоржоонтой тохурхсан юм шиг санагдав. 6 жилийн өмнө энд нүүж ирмэгцээ таарсансан бол залгүй хувь тавилангаа залруулж болох байсан ч юм билүү. Тэгсэнсэн бол эмэгтэй нас ингэтлээ тод ялгарахгүй, дүр төрх нь 15 жилийн өмнө дурлаж байсантай дөхүү харагдаж болох л байж. Өнгөрсөн болоод одоогийн төрхийг ижилсүүлж нийлүүлэгч яривхтай байхгүйсэн. Харин одоо сайх хоёр төрх хэтэрхий салж холдоод нийлүүлж нэгтгэхийн эцэсгүй болчихж. Эмэгтэй кофегоо уунгаа яриад илгэсээр л байлаа. Эдэрмэг ир харин өдий болтол өөрт нь тодорхой үзэгдэхгүй байгаа ойлгомжгүй хувирлынх нь учрыг олох гэж хичээж байлаа. Эмэгтэй нүүр үрчлээтэн ингэсэг төргсөн ч өөг нь талталсангүй. Хүзүүн хатан гаршиж босоо цахны цаанаас ч мэдэгдэж байх юм. Хацар нь унжиж, үс нь бууралджээ. Гар нь бүрчих эвдэрсэн харагдана. Өөсвийн ингэсгээр дарах боломжгүй нь харамсалтай. Том хөхс удас тов байгаад эрэгтэй хүний гар шиг болчихож. Эдэрмэг ирийн дотор гинтхэн харуулсал бухимдал оволцоод ирсэнд олон жилийн дараах энэ уулзалтаа хөлчүүрлийн акт живүүлмээр болж зочиндоо коньяк санал болгов. Эмэгтэйг эрсгэн татгалзахтал угаасаа хатуу юм амсдаггүй байсныг саналаа. Халамцлаа гэд ааш аран шин хувирч өөрчлөгддөггүй болохоор хүртийч гэж боддггүй байсан. Эмэгтэй хатуу сархтаас татгалзаж байгаагаа илтгэн гараа уртай хөдлөхийг харсан даруйд урд нэгэн цагт өөрийг гайхшруулж асан эм хүний өвдөс ялдам айл маяг нь овржуу төрхийнхэн цаана нуугдсан л болохоос иш яг хിവэрэ байгааг эдэрмэг ир ухаарлаа. Өтөл нас нь эмэгтэйг арагш чангааж дарсныг мэдэрмэгц өрөвдөх сэтгэл төрж ийн өрөвдсөндөө ичих хэрэлх нь багсаж. Өмнө нь очсон хүн ичиж сандраад үгээ залгин хөшиж орхимоор үзэгсэлэнтэй хүүхэн байсан юм. Тэгээ залуу айвуу тайвуу хөөрөлдөх хүсэл төрөв. Ингээд хямарч гутарсан ир хайртай хүүхэндээ сэтгэлээ дэлгэн ярилцах мэт хамаг л гутранг бодлуудаа уудалж гарваа. Гэхдээ зулайн халзарч эхэлсэн тухайд ам нээсэнгүй. Эмэгтэй оршуулгын газрын түрээс дууссаныг хэлээгүүтэй л адил. Халзарсан үснээс тойруулсан яриа нь хүний нэг насны амьдрал хичнээн ахархан болох, амьдрал ямар өршөөлгүй, аливаа юм бүхэн эцэстээ үхэж мөхөж туйлын зүй тогтолтой тухай, философийн шинжтэй гомдол болон хувирч, энэ бүхний дараа зочноосоо аргадаж тайлгаруулсан хариу сонсноо гэж найдсан нь харин талаар боллоо. Эмэгтэй би нэг иймэрхүү ярианд дургүй. Чи дэндүү гүйхэн бодож байна гэж ирсхэн өгүүлв. Үхэл хөгшрөл гээч юмс үзэмжгүй муухай гэлтгэх тул эмэгтэй ярих дургүй байлаа. Учир нь тэр гоо үзэгслэн гэрхэмлэгч шүү дээ. Эмэгтэй гэрийн эзнийг өнгөцгөн бодож байна хэмээн удаа дараа цохон тэмдэглэхдээ ягаад ч юм твдсэн янзтай харагдав. Амьдралын үн цэнийг өмхөрч ялзардаг бие цогцос төдийхнөр бус үр шимээ өгсөн ажил хөдөлмөр өрөөл бусдын төлөө хийж бүтээсэн үйл хэрэгээр хэмжих учиртай гэж тэр үздэг байв. Харин 5 жилийн тэртээ өөрөөсөө 19 насаар ах нөхөртөө дурлахдаа энэ бодлоос анх зөвтгөл олсон юм. Тиймдээ ч эр нөхрөө чин зүрхнээсээ хүндэлж нөхөр нь мдээгүй мүү эсвэл мдээгүй дүр эсгсэн хөнгөн явдлуудаа тооцвол шүү дээ. Тэр хүний мэдлэг боловсрал, байр суурь, амьдралд нь илүү чухал жин дарна гэдэгт чухам итгэдэг байжээ. Тэм ямар ажил байх вэ? Бас бусдын төлөө юу хийх болж байна гэж гэрийн эзэн сөргүүлэн асууснаа гашуунаар нэмсэглэв. Эмэгтэй нөхрийнхөө хийж бүтээсний үр шимийг одоо ч гэсэн хүртэж яваадаа итгэдгээс гадна өөд болоочийн ясыг өндлцүүлэхийг хүссэнгүй.
Тиймээс хүн бүхэнд өөрийн гэсэн үүрэг бий. Тэр нь энгийнээс энгийн зүйлч байж болно гэж хэлээд Прага хотын захад орших урлаг соёлын газарт ажилладаг байхдаа яруу найргийн уншлага, лекц зохион байгуулж явсан өөрийн жишээгээ ярив. Олны царай тодрох, баяр талархал, сэтгэл хангалуун нэмсэглэлийг хараад ажилласаа ямар их урам зориг авдаг байснаа, их хүн байхын утга учирыг ойлгосноо, өөрийн өвчсөн юм шиг дуурайсан өөдөлсгөн жаахан хүүн өсөж торнон 90 цент хүрэхийг харах ямар байдгийг. Тэгээд үл дундрах эхийн хайраа үрдэл зориулж, амьдралынх нь нэг хэсэг болж уусах юугаараа тийм эрхэм зүйл болохыг ярьж өглөө. Өглөөхөн оршуулгын газарт бүтлгүйцэндээ өөрийгөө хатуу зэмлэж, өдөржин хүүгээ бодож шаналсандаа энэ бүхнийг амаараа гаргаад хэлчихснээ эмэгтэй даруй ухаарлаа. Уг нь тэр эр хүний гарт амар орох эмэгтэй биш боловч ягаад ч юм хүүгийнхээ иргэшээлээс гарч чаддаггүй байв. Оршуулгын газарт болсон явдал уур цухлыг барсан ч үнэн учрыг хүүдээ хэлж зэмлэл сонсно гэхээс өөрийн ирэхгүй зүрх үхэн. Эцгийнхэн дурсгалыг эрхэмлэн хүндэтгэж байгаад хүүн атаархангүй байдгийг эмэгтэй эртнээс анзаарсан бөгөөд үнэн дээр хүү талигч эцгээ хайрласандаа бус ээжигээ бэлэвсэрлийн ёс горимоор торлон барих хүсэлтэйдээ тэгдгийн ч бас ойлгожээ. Гэхдээ хүүн жил болгон залбирлын өдрөөр эцгийнхээ булшинд хүндэтгэл үзүүлнэ гэж ээжигээ шавдуулдаг байлаа. Уг нь бол ээжийнхэн дотор одоо ч гэсэн бэлгийн дур хүсэл төрдөг гэдгийг хүү анзаарч, зэвүүрхөвч энэ талаар амнаас удаагүй. Эмэгтэй өрөөч элт булзан зайлдаг байв. Бэлгийн дур хүсэл гээ чинь залуу насны дагуул тул эцсийн бүлэгт хүү ээждээ үлдсэн залуу сайхан бүхнийг үзэн яддаг боллоо. 90 цент хүрсэн хойнооч ихийнхээ залуу цагийн цогж авахаа үл хувирах элбэрэл хайранд цаламдуулаад охидтой харилцах тоолондоо үл үзэгдэх хан өмнөө босгодог болжээ. Хүү ихийгээ хурдхан шиг хөгшрөөсэй гэж хүсдэг байлаа. Тэгж байж л тэр их хайрыг хүлцэж төрсөн ихийг хэмээн хайрлах тэнхээтэй болно. Эдэрмэг эртээ хөөрөлдөн суух энэ мөчөд эмэгтэй өнөө хүртэл хүүдээ 75-аар бууж өгч өөрийн дураар булш руугаа түлхүүлж явснаа. Энэ ялагдлаа амьдралынхаа үнэт зүйл болтол оодруулж өрөөлийн сүүдэрт үг хэлгүйхэн уусан шингэл амьдралын гоо сайхан юм гэж өөрийгөө аргадан сэнхрүүлсээр ирснээ ил тод ухаарав. Ийм л эрхэм амьдралаа өмгөөлөн айлын хүнтэй ээлдэг гэх чинь цэц булаалдаж суугаа юм. Тэгтэл гэрийн эзэн голд нь хөндөлсөх явган ширээний араас гинт үндийж. Дэми юм ярьсан дуучлаарай. Би ийм л мулгуу хүн шүү дээ гэснээ гараас нь атгаад авлаа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар амьдралын хэв маяг бүрт Токи тохирно. Токи аппликейшн дэмжиж ажиллаж байна. Тэгэхээр Токи аппын зогсоолын төлбөр хэсэгт та машина бүртгүүлээд автомашинтай холбоотой бүх үйлчилгээг авах боломжтой. Улаанбаатар хотын 160 гаруй томоохон үйлчилгээний төв, офис, төлбөртэй зогсоолуудад Токиогоор төлбөрөө төлөх боломжтой. За та Токитой зогсоолт нэвтэрснээр зогсоол зогсож байгаа хугацаа, төлбөрийн мэдээлэл ухаалгаар харж болж гин. Төлбөрийн олон сонголтоос сонгож төлнө. За эхний удаа та төлж байгаа бол 30% хөнгөлөлт, за мөн Powerbank түрээслэх урамшуулал зэргийг авах боломжтой юм аа. Та Токи апп автомашина бүртгүүлээд цонхоо нээж сунаад бэлэн мөнгө за эсвэл карт хайх шаардлагагүй, хаалтан дээр саатал үүсэхгүй, зүгээр та машиндаа суухаас өмнө төлбөрөө төлөөд зогсоолын хаалтыг автоматар нээгээд шууд гарах боломжтой. Таны алтан цагийг хэмнэж байгаа. За автомашинтай холбоотой бүх үйлчилгээг Токи аппаар шийдэж цаг хугацаагаа хэмнэсэн ухаалаг жолооч байцгаая. За тэгэхээр та Токи аппын Facebook пэйжээс мэдээлэл авах боломжтой. За дээрээс нь та аппаа татаад тэгээ аппликейшн руугаа орж жоод ингээ утсаас ихсрэн гутал танд тусламж хэрэгтэй юу гэд онлайн туслахтай холбогдоод мэдээлэл авах бүрэн боломжтой юм шүү. За ингээд нэвтрүүлгийг дэмжиж ажиллаж байгаа Токидо баярлалаа. Тэдний тунд үүссэн маргаан гэрийн эзнийг цугалдуулсангүй. Харин ч эмэгтэй мөн чанарыг ахин баттгсан хэрэг болов. Өөрийнх нь гутранг яриаг цогтой эсэргүүцэх, үнэндээ үзэмжгүй муухай, мэдрэмжгүй мөнхгийг л эсэргүүцсэн хэрэг биш шүү.
Эмэгтэй янз байдлаас урдийн танил дүр төрх тодорч, уйларч одсон олон дурсамж оюун тархийн дүүргэн амилсан юм. Энэхэн мөчөд идрэмгээр амттай дотн хөөрөлдөөнийг юуханч болтугай бүү тасалдуулаасаа хэмээн залбирх нь холгүй болж. Ийм л учир зочныхоо гарыг аргадан гуйлж өөрийгөө мулгуу амтнаар нь дуудсан юм. Өөрсдийнхөө харилцааны талаар үнэн сэтгэлийн яриа дэлгэхийг юу юунаас илүү хүсэмжилж суув. Өөрөө л хичээх аваас учир битүүлэг энэ эмэгтэйтэй үүсгэсэн онцгой харилцааныхаа учир начрыг үгэнд хуйлган буулгаж чадах юм шиг санагдав. Эмэгтэйтэй анх яаж уулзснаа тэр аль хэдийнэ мартжээ. Оюутан найзуудынх нь нэгтэй явж байгаад үе тааралддаг байсныг л бүдэг бадагхан санаж байв. Гэхдээ Прага хуучин кафед анх удаа хоёулахна үлдснээ яаж мартах вүлээ? Залуу дотроо барьцаалдан сандрах мөртөө бүсгүй өөртөө талтай байгаагаа илтгэх битүү дохиог мэдрэн ширээний нэг буланд чимээ эмээгүй сууж байсан юм. Тэр зууртаа үнсэлцэж, нүцгэлж, ингэр зөрүүлэн янаглахдаа ямархуу харагддаг бүсгүй болоо гэж дотроо төсөөлөхийг оролдсон ч бүтээгүй лээ. Ингэж төсөөлөх яагаад ч юм нэг л хачин байлаа. Өөдөөсөө харж суугаа бүсгүйг өөртөө оруулна гэхээр ой тойнд нь багтаж өгсөнгүй. Юр яаж жургуулan бодоод үл ялэг инэвхийлсэн энэ амгалан царай янгийн жаргал думбанд татуулзаж аль байдгаараа үрчихийг төсөөлж чадахгүй байлаа. Бүсгүй түүний төсөөлөлд баригдсангүй. Ийм явдал залуугийн амьдрал дахиж юр тохиогоогүй юм. Анхны бөгөөд эцсийн удаа төсөөлшгүйтэй нүүр тулсан нь тэр байсан юм. Төсөөлөхөд хүртэл туршлага дутах тийм хоосон түүхийн үе амьдралд нь удаан үргэлжлээгүй боловч төсөөлшгүйтэй нүүр тулдаг тэрхүү төсөөлшгүй нь бодит байдал болоход твдэн үүмэрдэг тийм л насандаа тэр бүсгүйтэй учирсан юм. Удаа хэдэн уулзалтын үеэрч залуу урдын адил барьцаалдан сандардаг хэвээрээ байсан ч эгчмэд бүсгүй оюутны дотор байрныхан талаар нэг л жогтой асууж шалгаасаар байсанд урихаас өөр аргагүй болсон юм. Залуу нэг өрөөнд хамт амьдардаг найзаа хундаг ром дарсаар хахуулдаж шүн дунд болтол ирэхгүй гэсэн ам өчгийг авч дөнгөсөн юм. Оюутны байр нь хоёр төмөр ор, хос сандал, хоолны шүүгээ, гэрлийн бүрхүүлгүй хурц чийдэн зэрэг энгийн тавилга сэлт, ундуу сундуу байдлаараа идүүгээ аж төрж байгаа гой нэрийн сууцтай нь их л төстэй байлаа. Залуу өрөөгөө цэвэрлээд дөнгөж дуустал бүсгүй цаг яс барьдаг зуршлаараа яг долоод хаалгын тогшсон юм. 9-р сар байсан тул үдшийн бүрэнхий унаж эхлээд удаагүй байлаа. Тэгэд хоёулаа орны захад суугаад хэсэг үнсэлцэв. Эргэн тойрныг харанхуй нүмерсэн ч залуу нүцгэлэхээс ичиж байгаагаа бүсгүйд мэдэгдэхгүй гэхдээ зориуд гэрэл асаасангүй. Хэрвээ манер хүүхнүүдийн цамцны товчийг гарамгаа тайлж чаддаг гэсэн бол хичнээн ичингүйрлээч хувцсаа бушуухан тайжхыг л урдл болгох байлаа. Гэвч энэ удаад бүсгүйн даашинсны товчийг эхлэн тайлж зүрхлээгүй юм. Янгийн ажлаас өртөн нүцгэлэх шаардлага гарвал ийм ажилд гаршсан эрчүүдэл гүйцэлдүүлж чадах онцтой нарийн үйлдэл хийх ёстой гэж сандагта өөрийн үл мэдхүйгээс урган тэрсэлмээргүй болжээ. Эцэст нь бүсгүй бос зогсоод үл мэдэг инээмсэглэснэ. Энэ хоёгаа тайлчих уу гэж асуумагцаа алгуурхан тайжиж эхлэв. Бүрэнхий татсан өрөөнд бүсгүйн бие галбар бараантаж үзэгдэнэ. Залуу эр яарч сандран нүцгэлээд янгийн ажил эхэлсэн хойно сая нэг итгэлтэй болов. Бүсгүйн царай харанхуйд нуугдчихад хувирал төрхөө юр илчилсэнгүй. Тэрхэн мөчөд харанхуй өрөөнд байгаадаа харамсах сэтгэл төрсөн ч бүсгүйн дээрээс бие салган өндийж хаалганы дэрэгдэх гэрлийн унтраалгад хүрэх аргагүй тул төрх байдлын хий дэмэл харцаараа тэмтчих хайдав. Залууд тэс өөр нэгэнтэй тэгтээ бүр бодит бус хиймэл хүүхэнтэй бие хуан жаргаж байгаа юм шиг санагджээ. Бүсгүй дээр нь гараад
Тэгтээ ч гэсэн бараан дүрсэл үзэгдсэн. Ташаагаараа займчин хөдөлж, тачаалтаа автан мансуурахтаа сулхан гинэж, амандаа юу ч юм бэ бүгдхийн өгүүлхэн дуулсан юм. Тэгмэгц залуу цээжин биеэ өндийлгэн бүсгүйг чанга тэрсэн ч чухам юу шивнснийг ялгаж сонсож чадсангүй. Эдэрмэг ирийн яриаг сонсох тусам олон жилийн тэртээ үлдээж орхисон аар саархан юмс нүднийх нь өмнө амлан сэргэж эмэгтэй сэтгэлийг догдлолов. Өмсхөрөө яг л сахиусан тэнгэр шиг халдашгүй агаад үзэгсэлэнтэй болдог гэж үеийн хүүхнүүдийнх нь ам уралдан шагшдаг байсан цайвар цэнхэр зуны даашинзаа саналаа. Үсэндээ хатгадаг байсан зааны ясан даруулга эртний гоо хаттын төрх нэмдэг байсныг, энд тентхийн кафед орвол ром дарстай цайл захиалдаг байснаа. Ууж чаддаг ганц л хатуу юм тэр байсан юм. Энэ бүхнийг санахад эмэгтэй оюун бодлоос өглөөхөн очсон булшны газар өвчнөдөө шархирч байгаа хөл хүүгийнхэн зэмлэнгүй харц цөм таатаяа алсран одов. Залуу насныхан дүр төрх өөдөөс нь харж суугаа ирийн дотор ийм амьд халуунаар үлдэж хоцорсныг бодвол үр ашиггүй амьдрааг бачээ. Тэр даруй алдхан биеэсээ хальж гараад өрөөл бусдын дотор амьдарч чадна гэтгэл ерөөсөө хүний үн цэнийг тодорхойлох чухал хүчин зүйл юм байна гэсэн цоо шин дүгнэлт гаргаадах. Тиймдээч гэрийн эзэн гарын дотнодчлан элбэхэд эсэргүүцсэнгүүгээр үл барам ярианд нь улам бүр автаж байлаа. Ийн инхрийлэх нь аргадангүй ярианы өнгөтэй нь хосолж эмэгтэйг жигтэйхэн тайвшруулсанд. Эдэрмэгэр энэ анхаарал халамжаа одоо яриа дэлгэн сууга өөрт нь зориулв уу эсвэл ой дурдтгалд нь үлдсэн залуу бүсгүүд зориулв уу гэдгийг харин ялгаж таньсангүй. Өөдөөс нь харж суугаа 15 жилийн өмнөх зөв санаж байгаа бол шүү дээ. Яршигтай гинэн ичимхий залуугаас хав илүү санагдав. Бүсгүйн бараан сүүдэр дээрээс нь нөмрөн авахад бүгдхэн хэлсэн үгийг онож сонсгосон гэж байдгаараа чармааж байсан үе рүүгээ буцаж очмогцоо гэрийн эзэн гинэт дуугаа авраачав. Эмэгтэй олон жилийн өмнө өөрөө ч мартсан нууцаа эргэн санахыг хорхойссон мэт. Би тэр үед яг юу гэж шивнэсэн болоо гэж аяархан асуув. За өнөөдөр өгүүлэлэг маань яг 2 лайв явахаар урт байгаа учраас 2 нэвтрүүлэг болгоно. Энэ хүрээд энэ хэсэг өндөрлөнө. За тэгэхээр зохиолч маань бичлэлтийн хувьд нэг тийм энгийн амьдралын хүүрнэлтэй маш гоё чамин дүрсэлж бичдэг ийм зохиолч. Тэгээ өөрөө эх орондоо бол Чехословакийн хүн. Тэгээ тэндээ бол ингээд бичлэлтээсээ болоод хавчигдаад зохиолууд нь хэвлэгдэхгүй хоригдоод тэгээд өөрөө дөрвөж одоо Франц руу яваад тэндээ иргэншил авч амьдарч исэн. Бичлэлтийн үед бол маш нарийн сэдвүүдийг хөндөж бичдэг ийм зохиолч байдаг. За тэгээд өнөөдрийн зохиол дээр бидний одоо зүгтэж чадахгүй хүний нас ахих, хөгшрөх тэр бүх зүйлийг гэхдээ яг гол санаа нь бол маш гоё сэдвийг хөндөж гаргаж ирсэн байгаа. За энэ гоо үзэсгэлэн бол шарах гэд манай од өндрийн орчуулагч Тэгшсайлийн орчуулгаар та бүхэндээ зохиолоо хүргэж байна. Тэгэхээр дараагийн нэвтрүүлгийн алдалгүй энэ лайвыг үзсэн хүмүүс маань үргэлжлүүлээд үзээрэй. Дараагийн 7 хоногт энэ өгүүлэлгийн маань үргэлжлэл орно. Тэгээ заавал дуустал нь сонсоорой. За одоо бас дараа нь ямар үйлдэл гарах бол олон жилийн өмнө бие биедээ хайртай байсан энэ хүмүүс хоёулаа дотроо тэмцэлдээд байгаа. Энэ залуу яг энэ эмэгтэй залуу насыг дурсаад хамт байгаа юу? Эсвэл одоо яг одоо байгаа дүр төрх нь хайрлам сайхан байгаа болохоор хамт байгаа юу? За энэ эмэгтэй би хөгшин байгаа, би муухай байна гэж бодоод бэргээд байгаа энэ бодол хэр үнний ортой вэ? Нэрээ тийм юм уу? Хүний гоо үзэсгэлэн хаана байдгийн бол тэр болгоныг бас эргцүүлж бодоод бичээрэй. Тэгээд дурсахад, за туулахад таны аль нас танд хамгийн сайхан санагдчихв гэдгээ бас хуваалцаж бичээрэй гэж хүсэж байна. Тэгээд гой комент ичдэг сонсогчдод баярлалдаг шүү. За ингээд өнөөдрийн нэвтрүүлгийг хэн хүрээд өндөрлөж байна. Шинжлэх ухааны таны мэдгүй од
сууг та бүхэндээ дэлхийн шилдэг 50 өгүүллэг нэвтрүүлгийг хүргэлээ. Энэ нэвтрүүлгийг хүрэхэд амьдралын хэв маяг бүрт Токи тохирон нурайтай Токи аппликейшн, за мөн эрүүл зүрхний үндэс Видан брэнд дэмжиж ажиллалаа. Нэвтрүүлгийг та бүхэнд YouTube-ийн Од Мөндөр суваг, NTV телевиз, Од Мөндөр радио 83.3 107-оос төлөвлөгөөнөөр хүрдэг. За студид Цэнгэл баяр ажиллалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од Мөндөр суваг нь энэ мэдчлэн таны мэдхүй мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх нь үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од Мөндөр нэр дээрх Худалдаа агшлын банкны дансгаа 4191 Тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Од Мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.